Өндөтгөн мөлтөж гадаадын зэргийн өндөт харуул тэгсэн өндөт харуулын дарга хошууж мэргүрсэрэнгийн батцарч Зэрэг дундаа Эрхэм Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэгчүүдийн ерөнхийг хамаалагч танаа дотоодын зэргийн 805 ангийн виврэлтгүүн Цэргийн гавьяаны одон гардуулах ёсны ажиллагаанд жигсэн ангийн дэвч хурандаа Жамци Түмэнд улаг Дотоодын цэргийн 805 дугаар ангийг цэргийн гавьяаны одонгоор шагнан суугаад зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга офицер ахлагч үе үеийн ахмадуудаа зочид төлөөлөгчдөө Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал улсын онц чухал объектыг хамгаалах нийтийн хэв журамд сагуулах олон нийтийн аюулгүй байдлыг хангах терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртөө биелүүлснийхээ төлөө цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн та бүхэнд халуун баяр хүргье. 1935 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын дотоод явдлын яамны сайдын 321 дугаар тушаалаар
дотоодын цэргийн тусгай салаа нэртэйгээр байгуулагдсан дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар Япон цэргийн олзлогчдыг хамгаалах хороо нэртэйгээр өргөдгөн зохион байгуулагдаж байжээ. Тусгай хороо батальоныг нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1988 оны Б323 дугаар тушаалаар нэгтгэж улсын цагдаа сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөдгсөн бөгөөд 1992 онд цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар дотоодын цэргийн 805 дугаарыг болгон өөрчилжээ. Хожим нь 2014 онд цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дотоодын цэргийн 805 дугаар ангийг цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд бүтцэж шилжүүлж хамгаалтын 3 дугаар газар болгосон. Харин Монгол улсын засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор дотоодын цэргийн 805 дугаар ангийг дахин эмэгтгэн байгуулсан билээ. Монголын төр цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээгдсэн үе үеийн ахмадууд албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийл юм а. Цаашид ололт амжилтаа баттган төрийн хуулийг чанд мөрдөж үндэсний аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий боломжийг нөхцлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч ахмад ажилтан та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин өргөж амжилт хүсхийн ялдамт албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын хөлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин доор дотоодын цэргийн сүр хүч сүл түймэр маань Мандан Бадарга.